Үндэсний ирээдүйн шилдэг инженер техникийн ажилтныг бэлдэх зорилготой залуу зохион бүтээгч нэвтрүүлэг та бүхэнд хүрч байна. Манай залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт нэг баг хоёр санаа шийдэлтэйгээр оролцох эрхтэй боломжтой. Ингээд хоёр санаа шийдэлтэд оролцож байгаа Бэндриагийн багийг өнөөдөр та бүхэндээ танилцуулах таатай байна. Угтан авцгаая. Зөөврийн колонк, за автомат 100 бүтээл санаагаар оролцож байна. Сайн байна залуучуудаа өөрсдөө танилцуулаач. Намайг болохоор Маштын Бэндриа гэдэг би үйлдвэрлэлийн политехник коллежид оролцож байгаа. За багийн гишүүнтэй танилцъя. Намайг Цэрмөц гэдэг үйлдвэр политехник коллеж автомеханик 1. Аль санаа бүтээлээсээ эхэлж танилцуулах вэ? Автомат зуухнаас эхлэх танилцуулж. За автомат зуухан дээр танилцуулга 3 минутын хугацаанд хийгдэнэ. Яг энэ олсон санаа нь гэвэл би хөдөө нөгөө гэртээ байжгаад шүн босоо гал түлхэхээр даарах. Тэгээд бас хотоос манай ах эгчнэр ирсэн байсан. Тэгээд нялхнойдон хүүхдээ жоо тийм даарч өрөөд жоохон тийм хавдахгүй байсан. Тэгээд энэ зуухыг сэтсэн байгаа. Тэгээд энэ зуухныхын даваа тал нь юу гэхээр нүүрс мод одоо өөрөө автоматар багаар дээрээс нь хуучин гал дээрээ оруулах багаар гэрийн температурыг ерөнхийдөө дулааныг алдуулахгүйгээр барьж. Бэндриагийн автомат зовох сонирхолтой санаа хэдий боловч багийнхан маань бэлтгэлээ муу базаажээ. Учир нь шүүгчид автомат зовхыг хэрхэн ажиллах талаар тодорхой шийдэл алгаа гэж үзсэн юм. За автомат зовх байгаа учраас нүүрсээ бидний автоматар хийн, галгаагаа ерөөд яванд автомат галгаа шийдэж байгаа гэж хэлэх нь өөрөө эргээд бид нөгөө хилцэх асуудал ерөөсөө үлдээсэнгүй лээ таад. Тийм учраас яг энэ асуудлын чи тухайд бол бид нэр хилцээд болохгүйгээд хоёроо хийлэх бол нэг тийм хилцэх боломж нь алга. Шийдэл тутаж байна гэж залуучуудаа хоёр дахь санаагаа шийдэлтэй танилцуулах нь шүү. Хоёр дахь бүтээл санаагаа харин шийдэлтэй. За мөн бас яг тодорхой хүрх хэрэглэгчтэй хэрэглээтэй танилцуулах нь шүү. За ингээд зөөврийн колонк яас нүсэр сонсогч шүү. За санаагаа танилцуулахад бас манай багийн гишүүн танилцуулъя. За багийн гишүүнд ажилласан. Хөдөө явж байхад бензин дуусан тохиолдолд хүмүүсээс авах ч юм уу нэг тийм зориулттай. Бензин колонкод болохоор нөгөө юугаар өгдөг, савнд өгдөг. Тэгээд хүн зогсоож бензин авслаа ч гэсэн одооны машинууд болохоор нөгөө юу бензинийг сороод авч чадахгүй. Тийм болохоор бензин колонк руу заавал түргэх ч юм уу нэг тийм шаардлага гардаг. Тэрийг хөнгөвчсөн. Тэгээд энэ хоолой болохоор бензиний банк руу орох юм машин юм. За тэгээд банк руу ороод энд 12 вольтын бензин ноцоос. Тэгээд бензин ноцоос ороод энд сканераар хэмжин. Энд дээр болохоор литрийн тоолгор байх юм. Тэгээд мөнгөнд дүнгийн дээр оруулна. За тэгээд замдаа гэвэл фильтрээр дамжаад энэ дээр хаалт авах юм. Бензинийг оруулах, нэг хаах тийм хаалт. За тэгээд 12 вольтоор ажиллана. Зөөврийн бензин колонк гэхээс илүүтэйгээр зөөврийн саалтуур энэ төр гэсэн нэр өгүүлэг тохиромжтой байгааз юм болоо. За чойс өрн шүүгчд микрофоныг шилжүүлж байна. Байхгүй. Цог жагсан шүүгч. Яг бензин сордог л зөөврийн сорогчлыг гэдэг юм шүү дээ. Тэгэхээр тэр хоолгоо их гэж төмөн юм болдог шүү дээ мэдгүй. Яг тэр нэлийн хоолны дахирмаар явж очдөг байхгүй. Тэг яаж тэр доотлолт нь очихлох юм? Уян нарийн хоолой урт. Их нарийн болвол бензин ноцоосны нөгөө төрөвнөөс орж байгаа нарийнхан тийм шаланкаар бол татуулчих واخгүй. Нарийн шаланкаараа. За нарийн шаланкаараа явахдаа татхад хэлэл удаан л дүүрэх баг. Тэгээд би сая явж байгаад бас дизель халагчид түлш авах гээд колонкод өгөөгүй л дээ. Тэгээд ямар дизель халагчид 60-70 кг барай явуулсан. Машиныхаа банкнаас бензин авах гээд үтсэн ёстой нэг болохгүй. Яагаад гэвэл миний нөгөө ийс шалааг мэн таг хөлдөө мэдүү. Тэгээд ерөөсөө тэр хоол ороо ингээ 3-4 нугарцсан хоол ороо ерөөсөө яагаад ч орохгүй. Тэгээд явж шалаага халааж ирээд жургуулдаг жоох тонгоцуулж байгаа л орохгүй юм байли. Заавал миний машин л орох тунд хөвгтэй юм байли. Тэгэхээр хамгийн эхлээд та нар тэр хөлддөггүй шалаага нэгдүгээр тодох хэрэгтэй. Тэ? За зарим машинуудын шүүрэн наана гэж байна шүү дээ. Бүр аман дээрээ зарим нь шалааг орохгүй дуулж байгаа. Тэгэхээр тийм нөхцлүүдэд нэгдүгээр бодох хэрэгтэй. Тэгээд мөгөд л хэрэгтэй байж. За над шиг хоол явдаг хүмүүс бас хэрэгтэй байж магадгүй. Энд очиод бензин саагаад юм шүү дээ. Зөөврийн саалтуур ийдсэн чи. Ярихгүй. Тоглоом. Тийм. За тэгэхээр бүтээл санааг одоо бүгдээрээ дараагийн шатанд тэнцүүлэх үгүй юу гэдэг тал дээр ярилцсан.
Бодоо тэр шүүгч. Нэг улаан гэрэл. Аимшиг гэж мэдээ. Тэгээд үзье гэж байна. Нэг ногоон гэрэл. Ай. Улаан гэрэл хассан байна. Харамсалтай залуучуудаа. Амжилт хүсье. Гэхдээ маш сайхан санаа байсан шүү. Ямаас нөгөө хичээл дээрээ өөр өөрсдийн гэсэн нэг тийм санаа гаргаад тэрийгээр нь бүтээл хийдэг. Тэрэн дээрээ үүнийг хийгээд бодлохоо туршиж үзээд хэрвээ болж байгаа юм бол дараа жилд сайжруулсан гэсээр ахиж оруулж ирэх юм болж байгаа.